Ер нь дуу гэдэг чинь өөрөө дээд зэргийн ийм хэл найруулга шаарддаг сэтгэлийн чандад байгаа болор урсгалыг илэрхийлж байгаа ийм зүйл л гэж би боддог юм л да. Дуу гэдэг бол хүнд хамгийн ойрхон, хүнд тань болж чаддаг урлагийн хамгийн баг гэж хэлж болох хамгийн агуу ертөнцийн дуу байдаг. Тэгээд амьдрал жор байхгүйтэй адилхан яг дуу гэж яг ийм их хэлнэ, дууны шүлэг гэж яг ийм байдаг гэсэн тийм жор байхгүй л дээ. Дууны яруу найраг гэдэг бас л нэг шүүмжлэлт сэдвийн нэг болоод байна л да. Хүн болгоо хүсснээрээ бичиж гэн, хүсснээрээ бичгээсээ гадна утга чанарын хувьд асуултанд хариулж чадахгүй байна гэж сүүлийн үед ярьдаг болдог. Яруу найраг дангаараа бол утга зохиол шүлэг яруу найргийн бүтээл төрөл. Энэ дээр аялгау хийгээд л ороод ирэхээр хөгжмийн бүтээл болдог байхгүй юу? Өөрөөр хэлбэл дуу. Дуу гэдэг маань яруу найргийн төрөл зүйл биш байхгүй юу? Дэлхийн хэмжээнд бол дууны шүлгэнд маш их анхаарал тавьж ирсэн. Колоничлалын систем задран унсан дэлхийн 2 дугаар дайны дараах тэр нэг бүтээн босголт, тэр нэг инх амьдрал тэмүүлсэн тэр залуучдын тэр хүсэл мөрөөдөл, инх тайван, хайр дурлал энэ болгоны шин тэр 60-аад оны рок шүлэгч нар одоо уран бүтээлдээ мөнгөсөн байхгүй. Энэ ч утгаараа ер нь тэгээ сая 2016 онд Нобелийн утга зохиолын шагналыг Америкийн рок дуучин, рок шүлэгч Боб Диланд гардуулсан шүү дээ. Ялангуяа рок яруу найрагчдыг одоо Нобелийн шагналын, Нобелийн утга зохиолын шагналыг хүртэх хэмжээний тим өндөрт үнэлсэн одоо жишээ бол энэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө дуу гэдэг юмны чинь тэр утга санаа агуулж явдаг тэр шүлэг гэдэг юмд чинь тэр амин сүнс нь явж яадаг л гэж би ойлгодог юм байхгүй юу? Урлагийн төрөл зүйлээс төмөн олонд хамгийн ойр хүртээмжтэй нь дуу. Дуунд тухайн улс үндэстний хэл соёлын дархлаа, ёс зүй, гоо зүйн дангааршил, сэтгэлгээний өрмөц, онцлог хадгалагдж байдаг нь бичигдээгүй хууль. Тиймээс дууны шүлэг яруу найрагт анхаарахаас өөр аргагүй. Монголчуудын гүн ухаанд сэтгэлгээ, орчлон ертөнц, төрт ёс, өнгө дээдэс, байгаль дэлхийдээ хандсан хүндэтгэл бишрэл, хайр инрэл шингэсэн дууны яруу найргийн сод жишээ болсон бүтээлүүд хэдийн үед хамгийн ихээр зохиогдсныг эргэн санацгаая. Социализмын гэгтгэж жилүүдэд дууны яруу найраг аялгау хөг дуулаачийн ур чадвар зэрэгт ихээхэн анхаарч уран сайхан үзэл сурталын бодлогоор хандаж ирсэн нь олон түүний сэтгэлд хоногсон дуунууд алдаа багтаа байсны нэг шалтгаан болж байжээ. Ардчилсан хувьсгалаас хойш хүн бүр өөрийн үзэл бодлогыг илэрхийлж, хэвлэн нийтэлж, бүтээн төрөх эрхчлөөтэй болсон нь олон сайн зүйлийг бидэнд авчирсан. Монгол үндэстнээс хүн төрөлхтний соёлд оруулсан нэгэн гайхамшиг болох уртын дуунаас эхлээд эстрад, рок, хип-хоп, митинг гэд олон дууны төрөл онцаг уйлрах тусам хөгжиж түгэнд дэлгэрч байна. Гэвч дууны яруу найргийн хувьд уран сайхны хяналт цензургүй бүтээн төрөх нөхцөл бүрдсэн нь чанаргүй олон дуу төрөх шалтгааны нэг болж байна. Монголын дууны яруу найраг сэдвэр хэл шинжилгээ эрдэмтэд, хөгжмийн зохиолчид, судлаачид хамтарч эрдэм шинжилгээний хурал зохиох, хэлцүүл өрнүүлэх зэргээр анхаарч өнөөгөрлөө. Гэвч их хэлний дархлаан сөргөөр нөлөөлөхөц үг хэлэг бүхий дуунууд олноор гарсаар байгаа учраас эргэн сануулгах, ахин хэлэх, анхаарал хандуулах зорилгоор редакторын цаг нэвтрүүлгээ дууны яруу найргийн асуудалд зориуллаа. Би бол юу гэж ойлгодог вэ гэхээр дуу бичиж байгаа яруу найрагчд бол тодорхой дуу бичиж байна гэж дуу бичиж байна гэсэн тийм готог дотор ордог юм байна.
Тэр нь өөрөө тэр хэлбэр бүтцээ бол бий болгодог юм байна. Тэр хэлбэр бүтцийг сайн хөөх юм бол дууны яруу найраг гэж юм байдгийн байна гэсэн ийм ойлголттой байгаа юм. Ерөнхийдөө дууны яруу найргийн хувьд бол мэдээж яриг Монгол бол өөрийн гэсэн одоо зохиолын дууны маш том уламжлал гэж хэлж утгууцаар дуунууд 60, 70, 80-аад он зохиогдсон. Энийг бол өстой ярих юм байхгүй. 40, 50, 60, 70, 80 гээд 90-ад он хүртэлх энэ дууны яруу найраг бол бүхэлдээ одоо бүхэлд нь аваад үзвэл маш их цэгцтэй, сургаалтай, хүнд өх юм өгөөжтэй ийм яруу найраг байдаг. Дууны шүлгийн хамгийн том төлөөлөл нь бол Жамцын Бадраагаа гэж бодож байгаа юм. Яахын аргагүй энэ хүн бол дууны шүлэг биш ээ. Дуунд бол яруу найраг байдаг юм аа гэж бол харуулсан. Бадраагийн жишээлбэл Хончны дуу гэдэг нэг дуу байлаа гэж бодоход тэрэн дээр тойрсон уусын бараа гэсэн өглөө найр хөөртэй гэдэг ингээд. Эхнийх нь бадг нь тэгж эхлэнгүүтээ дараагийнх нь бадг нь нүүсэн үүлсийн цоорхой таасан хөндөй хээх хуартай. Найр хөөртэй хээх хуартай гэдэг ингээд айзмыг нь эхлээс нь ингээд үгэндээ бэлддэг. Үгээрээ бэлддэг, айзам тааруулдаг. Нот болгоны тусад нь ингээд нота бичсэн. Тэгэл нотон тус нөхчихгүй юу. Тэгэхээр нөгөө хөгжмийн өндөр боловсралтай хүн чинь нот болгон дээр үе байна гэж хөгжмийн зохиолч боджээ гэж хүлээж авсан байна тийм ээ. Хөгжмийн зохиолч энэ 4-5 нот нь нэг үе байна шүү гэж үзэж байгаа бол дээгүүр нь холбож зуудаг байхгүй юу. Тэгэхээр би ч нөгөө туршлагагүй хүн чинь зураас тавихгүй өгчтэй зэрэг нот болгон дээр нь үе байна гэж үзээ. Миний дуун дотор нэг мөрөндөө хамгийн олон үетэй дуу болъё. Энэ дуу. Бадраагийн дууны яруу найргийг л түмэн олонд таниулаад дууны шүлэг өчж байгаа улсууд энийг үзэж хараад цааш нь дуулж байгаа дуучид бас энийг одоо амьлуулаад ингээл яваад байх юм бол одоо аянда тэр сургууль нь бол бэлэн байж байгаа шүү дуулах гэж зориулж дуулсан. Үнэхээр нэг дуулмаар дуунууд тийм ээ. Нийтээрээ дуулахад зориулагдсан юм шиг. Одоо чинь ер нь зарим дуугийн чинь бол хүн сурахад ч дуулах нь байдаг ер нь сурахад ч хэцүү. За хуучин ингээд урчлаг харах юм бол яага сайхан дуунууд гараад байсан бэ гэхлээрээс хамгийн нэртэй уран бүтээлчд маань хамтарч хамгийн одоо авьяастай яруу найрагчд маань хамгийн одоо авьяаслаг хөгжмийн зохиолчтойгоо нийлээд бүх юма хийгээд ирсэн. Гэт нөгөө нэг зах зээл хөгжөөд одоо нийтийн дуучид их олон болоод үздэг хүмүүс олон болоод за тэгээд одоо олон тоглолтын заал талбайтай болоод тэгээ нөгөө шоу бизнес гэдэг юм чи хөгжөөд ирэхээр дуу маш эрэлттэй бараа бүтээгдэхүүн болж хувирж байна л да. Тэр эрэлттэй юм чинь одоо ямар нэгэн байдлаар хангах шаардлага үүсэж байна шүү дээ. Энийг хангахын тулд одоо ингээд ямар нэгэн одоо шалгуургүйгээр цэвэр дууны шүлэг бичдэг хүмүүс ч маш олон болчлоо шүү дээ. Шүлэг яаж ажил болж яаж цаг хугацаа зарж өдөр сар өглөө оройг
одоо мэдэхгүй толгоогоо гашчихжээж үг холбожээж шүлэг бий болдгийг гэдгийг мэдэхгүй хүмүүс болвол дууны шүлэгт тийм ч одоо хайхрамжтай хандж чадахгүй л дээ. Монгол ахуйгаас хол зөрүү илэрхийлэмжүүд, зохимжгүй адилтгал зүйрлэл, орон зайн баримжаа алдсан утга, логик дараалал, бэлэгдэлцийн алдаатай олон дууны шүлгийг эрдэмтэд шүүмж болгон хэлж, дууны яруу найргийн асуудлаар бичиж тойрогсоор байна. Ялангуяа энэ 90-ад оноос хойш дууны шүлэг гэдэг бол тэр замбраага алдсан л та. Уран зохиолын найруулга гэдэгт багтан штэ дууны яруу найрагч чинь. Тэр найруулгын зарчим ерөөсөө алдагдсан байгаа. Янз бүрийн алдаанууд байж байгаа. За логикийн одоо алдаатай тийм ээ. Хизээж байж боломгүй юмыг нэг мөрөнд холбоод оруулаад бичсэн алдаатай дуунууд. Усны төлөө царцахын цагтаач билүү тийм. Тэгэл энэ бол тостой юм уу яасан одоо логикийн алдаанууд ч гэдэг юм уу. Хөөтэй хөлстэй хорвооч гэдэг бол ингээд дуулдаг. Гоозын хувьд тохиромжгүй алдаанууд байх. Хөөтэй хөлстэй хорвоо ялангуяа бүхийн тухай дуу, морины тухай дуу энэ төр дээр бол дуунд одоо бүтээгчид дууны яруу найргийг бичиж байгаа хүмүүс хөгжмийн зохиолчд маш одоо сайтар анхаарахгүй болохгүй гэж байна. Жишээ нэг ийм дуу байгаа юм л да. Цэцэг тойрж дивсэн цэлмэг хүчтнүүд минь гэж байгаа. Цэцэг тойрж дивсэн цэлмэг хүчтнүүд. Бүх хүн бол нэг учиргүй цэцэг тойрж дивээд ах нь бас хайшин тийм. Цэцэг тойрж дивсэн цэнгэн дээр логикгүй гэх юм уу да. Бэлэгдэлгүй гэж хэлж болох юм уу? Иймд байгаа. Одоо жишээ саяхан гарсан тэр Эрдэнэ чимэг гэдэг уучны тойрон бүжиг гэдэг. Сүмбэр уулыг довцог болтол, сүм далайг шалбааг болтол тойрон бүжиг гэдэг. Сүмбэр уул гэдэг маань ертөнцийн үүслийн бараг ертөнц бий болсон энэ зүйл. Тэгээд сүм далай гэдэг маань үлгэрийн домгийн энэ одоо үлгэрдлээгээ одоо буцаага ширгээгээд довцог болгоод ингээд байна гэдэг чинь бараг хуучин лугаа ухрыг гэдэг байгаа маа юу мэддэхгүй иймэрхүү бэлэгдэлтэй их мэдчлэн дуу байна. Энэ үгийг ингэж хэлэхээр яаж вэ нү? Энэ үг яг юу илэрхийлсэн бэ? Бидний мэдэхгүй монгол өгч гарч ирдэг байхгүй юу? Айл үед монгол хэлэнд хаанаас яаж орж ирсэн? Эсвэл язгуур манай хэлний үгсийн санд байсан юм уу? Үгүй юу? Хэрэг байсан бол юутай холбоотой ямар агуулга илэрхийлдэг? Ингэж ухамсартайгаар ажиллахгүй бол болдгоо маа. Дууны яруу найраг дуу гэдэг юм бол арилжааны шинжийг бол бүрэн олжлоо. Хипхоп хөгжим болвол ингээд одоо рэп энтергээл одоо реги энтергээл олон төрөл жанр бас байдаг юм шиг байна. Монгол хэл гээд байж байгаа. Тэд нэр тэр хүмүүс бичихтэй үгээ бичихтэй монгол хэлнийхээ зүй тогтлыг л одоо ерөнхийдөө жоохон мэддэг байх хэрэгтэй байх гэж бодож байна. Шудраг бус байдал нийгмийн болохгүй бүтэхгүй юмыг шүүмжилдэг гэсэн утга яваад байна шүү. Тэрийг нөгөө шүүмлэхтэй хараал яруулын үг хэрэгэлцдэг. Тэгэхээр тэрэн сүүлдээ бүр бичгийн хэлэнд нөлөөлөх магадлалтай шүү. Ерөөсөө хэл чинь ингээл завхарж яваад бичгийн хэлэндээ л нөлөөлөхөөр л тухайн хэл чинь үндэсний хэл чинь асуудалд ордог гэдэг байгаа шүү. Үнэхээр нэг тийм ёс бус өгнүүдээр бидний шүлэг хүчээр эхлэх юм уу? Тэр үндэсний хэл бол үндсэндээ дархлаагаа адчихэл гэсэн үг. Хадасан тогтморгоо халсан толгой хамуудыг хадаас удишаа. Чиний сос харсан пистануудаас өөр. Гарууд бирэн часан чинүүс чарсан ирээл байдаг. Тэгэхэд юу часан тэр намайг чимээл байдаг. Алта байвал түргэн зас пистакуудыг индээс гас хэцүү байвал түндээ дас. Их хэл соёлтой хүндэтгэлтэй хандахыг, шинэлэг сэтгэлгээг хайрцагж байна хэмээн ойлгох биш, их хэлнийхээ үгсийн сангийн гүнд хүрч судлаж, уран бүтээлтэй тусах нь үнцэн ач холбогдолтой юм а хэмээн ойлгох хэрэгтэй. Хүүхд багчуудыг багаас нь их хэл соёлд гүнзгий суралцах боломжийг нэмэгдүүлэхийг багш нар, эцэг эхчүүд улмал анхаарах нь зүйтэй болж байна. Монгол хэлээ сайтар судалж ойлгохын тухайд дууны яруу найргаар дамжуулан амьдрал ахуйдаа өдөр тутамдаа тэр яруу тунгалаг байдлын талаар санал бодлоо хуваалцж явах нь хэрэгтэй. Шингэн цагаан царайчин шингэн цасны ширхэх шиг шингэн цасны ширхгээс шимхийн төдийг хайрлав. Нүүнсийн ил гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо бол ер нь одоо бас нэг дуу байдаг да. Үнсий чамаагаанд чи үнсий тэнд чи үнсийгээ дайраад байгаа нэг дуу тийм үү?
Нэг нь бол нэг их сайхан хайрлаад байгаа юм харагдаад байгаа юм. Нөгөөх нь бол зүгээр л хаамаагүй дайраад байгаа нэг тийм юм л хоёр юм л харагдаад байгаа юм. Багуугийн лавсрангуй шүлгэн дээр байна шүү дээ. Миний нар харуулж хүрдгүй нүдэн булгийн ус гэж. Тэгэхээр нар харуулж хүрдгүй гэдгийг бол маш их гүнзгий гэдгийг л нар харуулж хүрдгүй гэдэг. Харанхуула тэр ус их гүнзгий байгааг л нар харуулж хүрдгүй гэдээ илэрхийлчихлээр тэр хүний сэтгэл оюунд бол шууд бууж байгаа. Цаг хугацааны хувьд бол монгол хэл өөрөө их хувирч өөрчлөгдөж штэ. Гадны соёлын түрэмгийлэлд орсон монгол хэлийг авч үлдэхийн тулд бид нар монгол аялгау, монгол шүлэг, монгол яруу найргийн хамгийн гоё үн цэнтэй зүйлсийг байнга сурталчилж, таниулж, түгээн дэлгэрүүлж явах хэрэгтэй болчлоо. Тэгэхгүйгээр бид нар гадаад ертөнц рүү их хандаж, гадны соёлыг, гадны хэлийг шүтэн биширснээрээ бид нар өөрсдийнхөө хүрсэн төвшнөөс одоо хол хаягдаж эхэлж байна гэдэгтээ эвлэрэх ёстой. Ер нь би хөгжим гэж оролдохоос өмнө шүлэг оролцож исэн, шүлэг зохиодог, энэ тэнд одоо бас нэг хэвлүүлэх гэж үздэг. Ер нь ном их уншдаг, тэмдэглэл хөтэлдэг ийм нөхөрл байсан л да. Тэгээд энэ маань бол сүүлд ингэж одоо дууг шүлгэн дээр үндэслэж зохиовол ер нь жоохон тийм настай бүтээл болж магадгүй юм байна гэсэн ийм ойлголтыг төрүүлсэн. Ямар дууга бүтээх нь уран бүтээлчтэй хэрэг байж болно. Юуг сонсох вэ? Яаж одоо хүлээж авах вэ гэдг нь сонсогчтой хэрэг байж болно. Гагцгүй эндээс урлаг гэж юм байгаа мó үлдэх юм уу? Дуу гэдэг юм үлдэх юм уу гэдэг бол он цагийн л асуудал. Ер нь уран бүтээлч нар бие биендээ шалгуур тавьж ижил энэ урлагийн бүтээлч хөгжих юм шиг байна л да. Түүнээс биш тэрийг одоо бид нар төр засгаас ч юм уу хин нэгэн хүн одоо ингээд химжиж хязгаарлаад ингэнэ гэвэл маш төвөгтэй болох гэдэг шүү дээ. Бид монгол хэлийг хөгжүүлээд байгаа юм бишээ. Монгол хэлээ хамтын хүчээр булшилж яа шүү. Үүнд сонсогчдож шүлэг бичдэг хүмүүс ч урлаг бүтээж байгаа хүмүүс ч гэсэн хамт оролцоод байна шүү гэдэгтээ бид нар одоо үнэн мөнөө хүлээгээд одоо гараа өргөх хэрэгтэй болцсон. Энэ дээр бол ичээ зовоод ах, нэрлэгээд ах зүйл байхгүй. Нэгдүгээрт бол урлагийн бүтээл хийж байгаа гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Хүнсрлэх хэрэгтэй. Тийм учраас тэнд уран бүтээлч хүнд байх ёстой ёс суртахуунаар, байх ёстой зарчим шаардлагаар ингэж хандах хэрэгтэй болно да. Аюур цаны Данди Ядам гэдэг хүний 1958 онд зохиосон миний ээж гэдэг одоо тийм нэг ганц дуу одоо энэ олон юунд одоо энэ олон ордон фалсуудад болж байгаа тоглолтоос ороод үлдэж болно шүү дээ. Тийм юм бол үнэхээр ховрол байна да. Дүүнэр нууцлаараа. Монгол улс мэргэжлийн хөгжмийн зохиолчтой, бас мэргэжлийн дуучинтай болоод 70 орчим жилийг үджээ. Харин дууны шүлгийн хувьд яруу найрагч Лувсангийн давагд орж, Дармын Батсүрэн, Ардын бэлэг зөөч Соёлын гайсгэлтэн Жамцын Бадраа, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын өрн зохиолч Тэнгэрийн Бүрүүдэрчгээд олон яруу найрагчдын дууны шүлгийг мэдэрч ойлгодог дуучид хөгжмийн зохиолчдоор хүртөөлөн өдгөө та бидэнд ирсэн. Харин тэдний үргэлжлэл болж дууны яруу найргийн галыг манаж байгаа залууст өнөөдрийн дууны яруу найргийн асуулт болсоор байна. Хэн дуртай нь бус, хэн ур чадвартай, мэдрэмжтэй, боловсралтай, туршлагатай нь дууны шүлгийг бичгэн зүй ёсны хэрэг үзье.